За өнөөдөр бид эртний Кошил улсын нийслэл Шаравстын хотод дах Анат Бэндхийн бурхан багшд хийгээд ховргуудад барьж өргөсөн Жетван хийдийн яг гол хэсэг. Яг миний хойно байгаа энэ байшингийн тойр бол бурхан багш өөрийнх нь заларч байсан газар юм. Бурхан багш өөрийнх нь заларч байсан Гандаг хүтээ гэж хэлдэг. Гандаг гэдэг нь үнэртэй англик гэсэн үг. Күтээ гэдэг нь бурхан багш амьдарч байсан жижигхэн тэр байрыг бол күтээ гэж нэрлэдэг. Гандаг хүтээ. Бас англик төгдөм гэж нэрлэж болно. Энэ Жетван хийдэд бурхан багш 19 борооны улирлыг өнгөрөөсөн. Бас мөн эндээс холгүй байгаа Пуббарам хийдэд бол 6 борооны улирлыг өнгөрсөн. Тийм учраас энэ Анат Бэндх баян энэ сайхан 10,000 хүн зэрэг бяцлал хийж болох энэ сайхан бяцлалын хийдийг бариад бурхан багшд барьснаас хойш бол урд нь бол бурхан багш энэ тэнд тодорхой газарт бус ингэж сургаал номоо айлдаад тухайн газарт байсан сүм хийдэд бяцлалын хийдүүдэд амьдардаг байсан бол энэ Жетван хийдийг баригдсан тэр мөчөөс хойш бол голдуу энд ихэнх цагаа бол борооны удирлыг 45 борооны удирлыг бурхан багш гэгэрэл төрч бурхны утгыг олсноос хойш бол 45 борооны удирлыг өнгөрөөсний 25-ыг нь энэ агуу их Шаравстын хотын Жетван хийдэд хийгээд энэ Шаравстын хотод өнгөрөөсөн юм аа. Тэгэхээр энэ бидний хойно байгаа энэ бол бурхан багшийн өөрийнх нь амьдарч байсан тэр сайхан байрны өмнө бид нэр ирээд байна. Тэгэхээр энэ сайхан байрнаасаа бурхан багш эндээ залраад тэгээд энэний хажууд ойрхон Анандын өөрийнх нь амьдарч байсан байр байгаа. Тэгэхээр эндээ бас оройны шөнийн 3-ны 1 хагасд нь бол хэвтэж жоохон биеийнхээ чилээ гаргаад бус үед нь бол бусдын төлөө ном сургаалаа айлдаж явж байсан. Тэгэхээр эндээс оройны 7 цаг болох үед энэ Шаравст хотын 7 сая хүнээс 5 сая нь бол гэгэрлийн шатанд төрсэн ария хүмүүс байсан гэдэг. Тэгэхээр тэр олон хүмүүс оройд бурхнаас ном сургаал сонсохоор хүрэлцэн ирэхэд бол бурхан багш эндээс залран явж эндээс холгүй байгаа тэр сайхан заалны тэнд очиж заларч суугаад ном сургаалаа тэнд бол бурхан багшийн өөр заларч үжсэн сентиг бас төрсөн юу хэсэг байгаа. Тэгэхээр энд сууж ном сургаалаа айлдаж байсан. Тэгэхээр бурхны Пали Типитака байдаг энэ бурхны 84,000 номын цогцсон бол 90 орчим хувийг бол энэ Жетван хийгээд энэ Шаравстын хотын энэ Жетваны солгоо орхон байгаа Пуббарам гэдэг Вишака баяныг хийгээд баян бүсгүй хийгээд Анат Бэндх хоёрыг барьсан энэ сайхан Жетван Пуббарам хийдийн энэ дотор бол өөрийнх нь 84,000 судруудынхаа бараг 90 орчим хувийг л энэ газар бол айлтсан гэж сударт гардаг юм аа. Тэгэхээр бидний өнөөдөр ирээд байгаа энэ газар бол үнэхээр гайхамшигтай газар юм. Энэ бол зөвхөн энэ бурхны үеийн гол ном сургаалаа айлддаг гол газар юм биш. Урдын бурхад ч гэсэн бас энэ газар сүм хийд тухайн үеийн баян хүмүүс бол сайхан сүм хийдийг барьж босгоод бяцлалын хийдийг барьж босгоод тэгээд энэ газар дээр бол ном сургаалын ихэнхийг айлддаг байсан гэж хардаг. Судар дээр бол урдын Махакаши бурхны үед ч гэсэн бас энэ газар бас нэг баян хүн энэ газрыг алтан тоосхоор бүрээд тэгээд энэ газрыг худалдаж авч бурхан багшид бурхан багшийн сургаал номоо айлдах гол тулгуур болгож ихэнх цагаа өнгөрөөх юм сайхан бяцлалын хийдийг барьж босгож байсан тухай гардаг. Мөн Анат Бэндх баян ч гэсэн энэ газрыг бол алтан зоосоор бүрээд Жета хан хүүгнээс худалдаж аваад тэгээд энэ 10,000 хүн бол энэ амьдарч бяцлал хийж болох тэр сайхан бяцлалын хийдийг босгосон энэ газар юм аа. Тэгэхээр энэ газар бол маш их олон түүх байгаа. Энд бол бас мөн холгүй Анандын бод мод байгаа. Анандын бод модын учир нь ямар учиртай юм бэхээр бурхан багш яг борооны улирал гэхээр борооны улирлын 3 сард бол бороо их орж байгаа учраас лам хуургууд ийш тийшээ явж номын аялд явах нь бол хориотой байдаг. Бороо их орж байгаа учраас тэгээ нэг газар бол лам хуургууд нэг газар тогтмол суурьшилтай байж бяцлал хийдэг байсан. Тэгээд энэ борооны улирал болонгууд бурхан багш дараачийн бурхан багш нэг газар борооны улирал тогтмол суурьшил нэг газар байдаг болсон болохоос бусад үед бол хаана цаг нь болсон буянтай хүн байна. Ном сургаал хөргүүл энэ төрлөдөө гэгэрэл ариуслалт хүрэх болцоотой хүмүүс хаана байна гэдэг тэр газар нь явж ном сургаалаар айлтахаар борооны улирал дуусан гут номын аяллаар Даммажарика гэж ярьдаг. Яваад задраад өгдөг байсан.
Тэгэхэд одоо энэ Шаравстай хотын 5 сая гэгэрсэн тэр гайхамшигтай гэрэл чадварсан ариа хүмүүс одоо бурхан багшийг энд заларч байх үед бол өдөр болгон ирж одоо номын сонсдог, сургаал номын сонсдог, бурханд одоо цэцэг арц хүч тэргүүт нь өргөж буян хураадаг ийм байсан бол бурхан багш ингээд борооны 3 өдрөл одоо энэ байгаа бусад үед нь бол одоо ингээд энтхийн одоо мажимаад шиг одоо энэ Делигийн Харьянагаас ахуулаад одоо Мадхя Прадеш, Уттар Прадеш шишээ тэгээд Бихар энэ Мадхя Прадешийн нутагт одоо ингээд борооны улираас бусад үед нь бол номын аялал Дамма Жарикад явдаг байсан бол энэ борооны улиралд бол байнга энд тогтмол байдаг байсан. Харин борооны улирал тэгээд явчих үед нь бол энэ Шаравстай хотын ард иргэд бол бурхан багшид одоо өдөр болгон ирж номын сонсдог, хүндэтгэл үзүүлдэг, одоо тахилнам өргөдөг ийм байсан бол бурханыг байхгүй үед бол их санагалздаг байсан. Тэгээд энэ явдлаа бол одоо Анад Пиндах баянд одоо хүмүүс илэрхийлээд Анад Пиндах ананд ирж хэлээд тэгээ бурхан багшаас одоо таныг байхгүй үед бас бид нар ямар нэгэн одоо тахиж шүтгэхээр одоо зөвлөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бурхан багш одоо бурханыг байхгүй үед одоо бурханы дараа бол бурханы одоо бие лагшин чандралаад үлдсэн одоо лагшин шүтээнийг бол залж суург босгоод тэрэн дээр шүтэж болдог. Тэгэхээр бурхан амьд цэрэн байгаа тохиолдолд тэрийг хийх боломжгүй. Харин бурханыг байхгүй одоо амьд цэрэн байх үед нь шүтэж болох зүйлийг бол бурханы өөрийнх нь одоо бяцлагж байсан бод модыг ч юм уу бод модны дээр очиж цэцэг өргөж ингэж яах тэр бол одоо бас хүндэтгэл болдог. Ингэж одоо хэлсний дагуу Маха Моголлоныг энэ газраас одоо Бодгая руу явуулж Махамон эджидийн хүчээр Бодгаяд очиод тэнд байгаа бурхан багшийн бод модноос одоо тодорхой одоо нэг хэсгийг одоо авчирээд одоо энд холгоо ойрхон байгаа Анандын бод мод гэдэг нэртэй бод мод байгаа. Энд авчирч суулгаад тэгээд одоо энэ Кошол улсын хаан Парсенжин тэргүүт Анад Пиндак тэрдээ Маха их упасак одоо Вишак тэргүүт олон одоо хүмүүс оролцож одоо бурхан багш өөрөө тэр бод модыг тарьж суулгасан. Тэгээд тэр мод нь одоо хүртэл ингээд ургасан чигээрээ байж байгаа. Тэгэхээр тэр одоо бод модыг илүү их жанлавтай болохын тулд бурхан багш яг тэр бод модныхоо модны доор бол одоо 24 цагийн турш одоо шүнжин бяцлал хийж өнгөрөөж тэр гэгэрлийн хотыг болох үед ямархуу одоо нирваны амгаланд хүрчээсэн тэрийг нирваны энерги үүсгэж энэ тэр одоо бод модыг бол адислаж үлдээсэн байдаг. Тэгэхээр одоо энд бол тэр бод мод бай ананд санаачилж одоо энэ үйл ажиллагаа хийсэн учраас анандын бод мод нэртэй болдог. За мөн энэ дотор бас бурхан багшийн гэгэрсэн одоо тэргүүн шари Маха Моголлон тэргүүтний одоо энэ бол бурхан багшийн нэрвэнд олохоос өмнө Шари Маха Моголлон тэргүүт бол нирванд орсон. Тэгэхээр бурхан багш амьд цэрэн байх үедээ өөрийн тэргүүн шав нарынхан одоо тэр нирванд орсны дараах одоо эренслийг нь авчирж энд бол суур босгож залсан байдаг. Тэгэхээр энэ Жетуны хід дотор бол анхны тэр бурханы тэргүүн хөр шав зориулсан сувргууд бол энд боссон. Яванда бол Ашок хаан энд байсан тэр бурханы тэргүүн хөр шавын эренслийг одоо эндээс залж аваачаад бас өөр газар одоо Санчи тэргүүтэй хотод бол сувргуудыг босгосон байд юм аа. Тэгэхээр энэ Жетуны хід бол бурхан багшийн одоо амьдралынхаа ихэнх цагийг энд өнгөрөөсөн, борооны улирлыг өнгөрөөсөн одоо Пали ганжуурын одоо Пали Типитакагийн 84 мянган номын цогц гэдэг 84 мянган номын судруудын 90 орчим хувийг айлдсан. Тэгээ бурхан багшийн амьдралын ихэнх цаг өнгөрөөсөн ийм гайхамшигтай сайхан газар юм аа. Энэ сайхан газар бас одоо хийгээд ирээдүйд бас монголчууд эрэхтэй энэ дээр сайхан мөргөж залбирч бяцлал хийж одоо буян хураах сайхан боломжтой газар юм аа.